гудамж талбай дунд согтооднуудаа тасгалбалтанд өртөх хин ч энэ байдалд өртөж болохоо болчиход байна л да. Асуудлууд их байна л да. Тэгэхээр эдгээр өдрүүдэд албан байгууллага, найз нөхөд гэр бүлийн шинэ жилийн арга хэмжээ өргөнөөр зохион байгуулагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор халтарж унж бүртэж гэмтэх болоод осгож хүлдсэн иргэд гэмтэл согос судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авах нь нэмэгдсэн байна. Тухайлах юм бол 12 дугаар сарын эхний 14 хоногийн байдлаар осголт хүлдэлтийн улмаас 69 иргэн гэмтэл согос судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байна. За ер нь бол яг манай гэмтлийн эмнэлэг дээр ирж байгаа улсуудын телефон одоо нэг баяр ёслолын үе их болж байгаа толгойтой нэгдүгээр яг согтууруулах хандааны хэрэглээ хэтрүүс хэрэглэсэнтэй холбоотойгоор бас нэлээд хэрэгтэй гэмтлүүд үсээд ирж байгаа тохиолдол бас байна тийм. За мэдээж залуучууд маань согтууруулах хандаа хэтрүүлээ хэрэглэсэн үедээ бие авч явах чадвар муудсан. За мэдээж ухамсар тухайн алдсан маш олон тохиолдлууд эдгээртэй холбоотой бас гэмтлийн тухайд ч гэсэн жоохон нэлээд яригтай хүндрэлтэй асуудлууд их байна л да. Бид нэгдүгээр одоо бүсгүүчүүд маань залуучууд маань нэгдүгээр нөгөө гоё баяр ёслолын байдалд орж байгаа нөгөө өвлийн зузаан гуталтай биш учраас нөгөө батинг нөгөө лакн гутал нөгөө дүүфэлтэй арай нэмгэн энэтэй холбоотой өчтийн хөлтүүд үүсэх боломж маань эрсдэл маань өндөр болчихж байгаа. За согтууруулах хандааны хэрэглээ хэтрүүлээ хэрэглэсэнтэй холбоотой бие авч явах чадвараа алдаад гудамж талбай дунд согтоод нөгөө харгалзан хянах хөнгүүгээс болоод осголтод өртөх асуудлууд яригдж эхэлж байна. За тэгэхээр яг нөгөө одоо хин ч энэ одоо яг өнөөгийн байдлаар бол хин ч энэ байдалд өртөж болохоо болчиход байна л да. Тэгэхээр нөгөө нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан нөлөөлөх хүчин зүйл нь хоёулаа байгаа учраас тийм учраас ерөнхийдөө иргэдтэй сэрэмжлүүлэх болох үүднээс юу юм гэхээр нэгдүгээр иргэд маань одоо өөрсдийн хувийн хэрэгслүүдээр одоо хувьд сунаар тий бусад юмд анхаарах за мөн одоо баяр ёслол хамт олноороо баярлаж байгаа бол нэгнийг айл болох анхааралтай одоо айлын хараа хяналтайгаар нэгдсэн журмаар одоо болж өгөл гараас гарт буюу ар гэрт нь мэдээж их хэмжээний согтолттой бол ар гэрт нь хүлээлгэж өгөх тий ганцаархан явуулахгүй байх мэтийн асуудлууд маш их хэлбэг. Энэ асуудлуудаар анхаарч иж бид нар одоо нэрслээс урьсан сэргийлэлтэй болчиход байна л да. Одоо яг энэ нөхцөл байдал одоо хэвийн одоо ингээд бид нар маань одоо юу гэдэг иргэд маань харьцангуй одоо энэ дээр анхаараад асуудлууд маань одоо эрс байхгүй болоод гэдэг юм одоо эрс тоо хэмжээ зөөрсөн бол бид нар магадгүй энэ сэрэмжлүүлгийг бэлдээд яриа сууж авахгүй болоо тий. Тэгэхээр нэгэсэндээ бидний одоо яг согтууруулах хандааны хэрэглээ одоо энэ баяр ёслолын байдал гэдэг одоо хувь хүний одоо бие авч явах байдал мөн нөгөө одоо за даадгүй хэлэхэд хүнлэг чанар гэдэг асуудал одоо гараас гарт нар гэрт нь хүлээгээд өгөх юм байхгүй тий. Энэ мэтлэг маш олон шалтгаан одоо байгалийн одоо тэр хүчин зүйл гэдэг маш олон хүчин зүйлүүдээс нөлөөтэйгээр энэ бол байсаар л байгаа. Тийм ч учраас одоо өнөөдөр бид нар ингээд ярьдаг хэвээр бас сэрэмжлүүлэг бэлдээ сууж байгаа л гэж ойлгож байна.